Нийслэл хотын шин төвийн барилгын ажил өнөөдрөөс эхлэж 3 жилийн дараа буюу 2019 онд хүлээлгээ өгөх төлөвлөгөө гаргажээ. 4 блокоос бүрдэх шин захиргаанд 20 давхар захиргааны ордон, 6 давхар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байр, гэр хэлбэртэй иргэдэд үйлчлэх цогцлбор болох юм. Нийтдээ 9.2 га талбайд барилгыг барина. Эхний хөрөнгө оруулсан 15 жилийн хугацаанд төлж дуусна. Тэр чинь бол үндсэндээ 70 орчим сая доллар гэж бодохоор харьцангуй төсөвт бол дарамт багтай төлөгдөн ш. Тэгээ нөгөө бидний уламжил ёсоор жилийнхаа төсөвдөр тодорхой хувиа тавиад батлаа явдаг ш. 3 жилийн хугацаанд бүтээн байгуулалт эхлээгүй шалтгаан нь шин төвийн зураг төслийг гаргасан Солонгосын хөрөнгө оруулалттай Хаалаг Гонсол компани санхүүгийн чадамжгүй болсон юм байна. Харин одоо Унгарын засгийн газрын дэмжлэгтэй Global Bridge консорциум шууд гэрээ байгуулах аргаар концессийн гэрээгээр гүйцэтгэл ажил хийгнэ. Нийтдээ 44 мянган метр квадрат барилгацах талбайтай 320 машины зогсоолтой, дороо 126 машины зогсоолтой, фитнес центр, спорт заалтай, кафе, кафетери одоо бүхэл цогцлборт байдаг бүх зүйл байхаар ингэж хийсэн. Шин төв сонгон найрхан дүрэгт байгуулснаар нийслэл хот цаашдаа баруун тал руугаа тэлэх бодлогыг баримталж байгаа гэсэн үг. Ганцхан Чингисийн талбайг тойрсон, төрийн ордноо тойрсон байж болохгүй шүү дээ. Бусад бүх газар тийм байна. Тэгэхээр одоо мэдээж газрын үн чинь ганцхан дороо байгаад иж болохгүйгээр мэдээж хотын ялангуяа гэр хорооллын орчинд бол хотын төвийг авчрах бол стратегийн болон ер нь алсын том бодлого шүү дээ, тий. 3 жил үргэлжлэх бүтээн байгуулалтанд 70 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийгдэн. За энэ мөнгийг дагаад Монголын үйлдвэрлэгчид орлого олох боломжтой болж байгаа. Учир нь бүтээн байгуулалт хийхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонгох юм байна. Бид бүтээн байгуулалтын бүх материалыг Монголоос Монголын үйлдвэрлэгчдээс авах бодлоготой ажиллана. Гэхдээ Унгарын технологийн дагуу барилгыг барих учраас гаднаас импортоор оруулж ирэх зүйлс бас гарах байх гэж бодож байгаа. Гэхдээ Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах бодолтой байгаа. Төсөл дотоодын 10 компани ажиллана. Мөн 800-аас 1000 хүн бүтээн байгуулалт дуусах хүртэл тогтмол ажлын байртаа болох юм байна. Зөвлөхөр ажиллах цөөн тооны хүнийг Унгар улсаас ирэх учиртай бусад бүх ажиллах хүчийг дотоодоос хангана гэж амлалаа.